4-р бүлгийн 2 дахь хэсэг. Хоёр дарангуулагчийн аран шин төлөв. Ардын гих төрийн түүхийн туршид явагдсан залхаан цээрлүүлэлт нэг намын буюу хоёр л хүний гараар үйлдэгдсэн юм. Хэдийгээр цусд болон хүйтэн дайны 90 цагт хоёр их гүрний хооронд хавчуулагдсан буурай орныг удирдна гэдэг амар байгаагүй ч үндэс угсаа нэгт ахан дүүс хүн ардаа сорчлон хөнөөсөн бас тэгтлэн залхаан цээрлүүлсэн үндэсний түүх соёл, шашин уламжлал, зан суртлаа устган түүээсэн их нүглийг нь хилэхгүй, жигшихгүй байхын аргагүй юм. Хоёр дарангуйлагч хоёулаа бүгд найрамдах Монгол ард улсын хошой баатар, улсын маршал хэмээх гуншин таж тэр их хүндтэглийг хэний тулд ямар гавья байгуулсны учир хүртсэн нь тунч эргэлзээтэй. Залхаан цээрлүүлэлтийн шинэ үе хэмээн бидний томьёолж буй энэ үеийн шинж төрөх бол эзэн гүрний хоёр элчийн ээлж солилцооноос өөр мөн чанарын ялгаагүй буюу өмнөхийн үргэлжлэл байв. Маршал хорлоогийн чой балсан тэдний зориудын боловсруулалт болон өөрийн онцгой эдвэг чармаалтаар тодорсон холбоот улсын дотоод хэргийн ардын комиссариатын газрын орон тооны хүн. Тэдний гавьяат ажилтан цолтон байсан хэдий ч ар өвөр монголчуудыг нэгтгэн захирсан эзэн сухыг санааргасан монгол хүн байв. Харин Цэдэн бол оюутан ахуйгаасаа зөвлөлтийн тусгай албадын халамжийг хүртэж тэдэнд гүн барьцаалагдсан тэдний өөрийн хүн. Монголчуудын хувьд шулуухан хэлэхэд хүний хүн байснараа л тод ялгаатай. Хоёр дарангуйлагч 12 жилийн турш хамтран ажиллахдаа эсэргүү нарын үлдэгдлийн хэрэг гэж урд хэлмэгдсэн зүтгэлтнүүдийн оронд тавигдсан нам улсын залуу ажилтнууд 38 хүнийг баривчилж 12-ыг нь цаазалсан, заримыг нь зодож өвүүлсэн. Герман тагнуулын хэрэг ихчид 1920-ад онд Европод сурж байсан хүмүүс түүний дотор өмнө нь Японы тагнуул гэж ялагдсан Наван Юндан 90 нарыг хамруулсан. Ламадангийн Форт Артурын Казак оргодлын хөдөлгөөний Динчин Донровын хүү Дугур сүрэн нарын Зүүн аймгийн малчтын зэрэг 8 бүлэг зохиомол хэрэг олон хүнийг хилмигдүүлсэн. Энэ үед хүмүүсийг хилмигдүүлэн хөнөөхөөс гадна Монгол үндэстний түүх бичиг соёлын өв уламжлалыг таслах замаар үндэсний бүхнийг мөхөх шийдвэрүүдийг гаргаж мөрдүүлсэн нь Цэдэн балын гараар хийгдэж тэрбээр хүчээ авч чой болсон хичнээн дургүй байсан ч хүчин мөхцөн нь илд байдаг. Хэдийгээр чой болсон олон хүний амийг хөнөөж хоногт 92-оос 897 хүнийг цааслах шийдвэр гарган гүйцэтгүүлж байсан ч амьдралынхаа эцэст нүглээ намжлан Монголын тусгаар тогтнолын төлөө сэтгэлээ зориулсан байдаг. Тэр хэлэхдээ Бумцэнд бид хоёр марксизмыг мэдэхгүй. Хичнээн бүдүүлэгч гэсэн төрөө яаж авч явах, тусгаар тогтнолоо яаж хамгаалахыг мэднэ. Намайг амьд байх цагт Сесерт улсаар дагаар оруулах тухай бидний өмнөөс гаргах гээд байгаа улс төрийн товчооны шийдвэрч гаргахгүй, хариуч очихгүй гэж хэл байсныг манай Ахмад дипломатч дурсамжтай тэмдэглэсэн байдаг. Цэдэн бол дээрх үндэсний түүх соёлын өвийг хилмигдүүлэх хэрэгт нэн шуурхайлан суралцаж байсныг захын нэг жишээ бол Монголын хувьсгал залуучуудын эвлийн дарга Максрыг 1941 онд өрөөндөө дуудан ирүүлж баривчлуулсан явдал юм. Түүнийг тулгасан нэг ч хэргийг хүлээсэнгүй гэж ирүүдэн тамлсаар 1942 оны намар өхүүлсэн байдаг. Энэ бол өөрт чинь итгэлтэй дуулууртай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл гэсэн эздийнхээ шийдвэрийг биелүүлсэн хэрэг бизээ. Энд бас лавг сүрэнгийн ихтгэл айлтгал хийхтэй. Баасан жав дарга Даргангийн жаахан Максар хоёр гойд сайн байсан гэсэн нэгэн дурсамжийг дурдталтай. Магадгүй тэд өөрт чинь итгэлтэй дуулууртай хэмээх хэсэгт багтаагүй. Чадварлаг өрсөлдөгчд байх ёсгүй яжээ. Урд нь зүгээр л буудчихдаг байсан бол энд дээр дурдсан хоёр хүнийг хоёулангийн зодож тамлаж алсан байдаг. Цэдэн бол улс орныг удирдах, эзэн гүрний ил дал даалгаврыг биелүүлэх хэрэгт нилээн гаршиж бүх талаар өссөн. Эзэн гүрэнж өсч яваа залуу халаа өөрийн хүндээ илүү итгэл найдвар тавих болсонтой холбоотойгоор чой балсангаас өөр байр суурь баримтлах болсон байдаг.
энэ тухайд 1946-аас 1951 онд болсон зарим үйл явдлыг дурдж болох юм.